Соёлын амнаас улс орон даяар өрнүүлж байгаа соёл түгээй аяны хүрээнд Говьлтай аймгийн Жангар нийтийн номын сангаас тодорхой ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байна. Ажлуудын нэг нь албаагчдынхан Монгол бичиг төр тусмаа захим орчинд Монгол бичгийн чадварыг сайжруулахад анхаарч байна. Насан туршийн суралцахуйн төвийн багшаас сургалтын үйл ажиллагаа авч мэдлэг чадвараа дээшлүүлж байгаамаа. Одоо 7 хоног бүрийн ажлын өдрүүдэд танхимудаа сурталчлан ажиллаа. За мөн нэрт соён гэгэрүүлэгч Ардын уран зохиолч Хөдөлмөрийн Баатар 20 дугаар зууны манлай сэтгүүлч Лодонгийн төдвийн бүтээл тойруулыг танилцуулах танхимыг тохижуулж зохион байгуулж бүтэн сарын туршид энэ танхимаар уншигч хүүхдүүд маань үйлчлүүлж түүний бүтээлтэй танилцаж хорвоотой танилцсан түүх зэрэг бүтээлүүдээр нь номын хэлэлцүүлүүдийг хийлээ. За мөн соёл түгээй аяны хүрээнд Алтай бахархал өв соёлын танхим гэж байгаа. Номын санд Алтай бахархал өв соёлынхон танхимд Бямб гараг бүрт 2 ээлжээр соёлын биед бус өвтэйгч Яван сан гэдэг багш маань соёлыг түгээж Алтай хүүхдүүдэд 2 ээлжээр өв соёлын дугуйлангаа хичээллээ. 2025 оноос хойш Монгол улс маань бол хосолсон бичгээр альбан бичиг маань бүрдэгдээд ингээ явна гэсэн байгаа шүү дээ. Тэгээд тэрний хүрээнд манай Говьлтай аймгийн хувьд бол 2025 оноос хойш энэ үйл ажиллагаа маань аль эрт эхэлж гисэн. Тэгээд нийт Говьлтай аймгийн 60 гаруй байгууллагуудад энэ захин монгол бичгийн сургалт болол ингээд явагдсан. Тухайн онд бол одоо бол ингээд 2 дахь шатны сургалт нь ингээд албан байгууллагуудаар мөн ингээд явагдаж байгаа. За ерөнхийдөө албан хаагчдын чадварын хувьд бол ерөнхийдөө агсан. Говьлтай аймгийн Жангар нийтийн номын сан нь анх нэг оронтойтой 200 номтойгоор үйл ажиллагаа эхлүүлсэн байна. Одоо 20 гаруй хүнтэй 1800 байнгын уншигч бүртгэж 20 мянган эрт 4 мянган номоор үйлчилж байна. Сан хөмрөг бүхий үндсэн фонтдоо дотоод гадаадын зохиолчдын зохиол бүтээл, уран зохиол, шинжлэх ухаан, тань мэдхүү, үлгэр, туйл, түүх дурсамж, эрдэм шинжилгээ, захим сонсдог тусгай хэрэгцээний ном, өдөр тутмын сонин сэтгүүл зэргийг өргөн ашиглаж байна.